бурхан гэж буг чөтгөрийг шүтүүлсэн. Боёны одоо өглөө өгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манайханд хийдээс өргөсөн юм байна. Юу гэнэ? Энэ нэрэндээ цогцсон. Сүүлийн үед бол бид бяцлаглалын газар хийж байгаа. Залууж. Яадаг газараа. Яадаг чөтгөр. Сонин сайтын энийг мэдэн дээрээс үүдээд ийм нэг нэвтрүүлэг үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүн Ананд Базар хэмээгч энэ хүн төрөлхийн зүсэг бишрэлтэй, удмаараа номтой, буянтай, өөрөө ч удам дамжсан буянд дуртай хүн юм уг нь. Хэрвээ лам багш нь хамгийн аврах бурхны ном заасан бол хаа явсан газартаа авралын сүм байгуулах байж. Хэрвээ тэгсэн бол мөхтийн аюулаас айх хүндрэлтэнд авралын зам заагаад Монголын дэлхийд мандуулах байж. Гэтэл харамсалтай лам багш нь хамгийн аврах бурхны ном заахын оронд харин залуужуулах бяцлаглалын төв бариулж садар самуун дуруу татснаас болоод буянд дурлагчийн нэрхэн буг чөтгөрийн хорлолд нэрвэгдэжээ. Чөтгөр торлогдсон хүн аль муугаан үздэг юм болохоор хөөхий түүний эрийн хэмэрсүлд нь эмсийн хормойд хөглөрч эргээд яран сэргэхэргөө болтлоо олны хараал идэжээ. Бурхан гэж буг чөтгөрийг шүтэх нь ийм л аюултай. Өндөр дэд өгөөсөн удам дамжсан сайн нэр төрн шалаарныг хөглөрч удмын заяагаанд орой туулж ургийн дэнгэртэй хаягджээ. Улсын их хурлын гишүүн цогт очрын Ананд Базар нь бэлгийн дур хүслээ зөв бусаар хангасан эрүүгийн гэмт хэргийн маш ноцтой баримтыг хүргэнэ. Хайрын нэр төр нь яаран болж сүйдээд харсан таасан тэнгэртэн хаягдж хоцорсон хөөхий түүний үүрэх гаслан зовлон харин лам багш нь хэр нэмгэлт юм болоо. Сайн нэрийг хүсвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй. Нэр хугарахаар яс сугар хэмээн монголчууд хэзээнээсээ нэр төрөө бүхнээс илүү эрхэмлдэг. Тэгэхээр яарч хуурсан яс янгнын зовоохоос илүү их гаслан зовлонг тэрээр зүрх сэтгэлдээ үүрч тээж явдаг байх нь ямар сайн байх вэ? Тэгээ эцэг маань намайг багад бас тийм ламын хүмүүжлэр хүмүүжсэн. Тэр утгаараа миний хүү бас бурхан шашинд их илэгтэй л үндэ. Анд бол их шүтлэгтэй шүү. Тэгэл одоо энэ ганданд тэр юм оруулж байгаа нь хамаагүй их хандив ямаар өөрийнхөө хөрөнгөөр юм хийдэг хүн шүү дээ. Тий. Бурхан гэж энэ дүрчдэр буг чөтгөрийг шүтснээсээ болоод буян гэж түүний үйлдсэн бүхэн нь өөрийг нь ч өлгийн нутгийг нь ч хөөрхилтэй болгон хорлон сүйтгэх хажээ. Ураанаас бол ийм л амьд гараад байна да. Ихтэй хавтаа. Дорнго байнгийнхан говийн догшин ноён хутагт данзан арвж агаран бахархдаг. Хутагтын үйл хэргийг залгамжилж анги зэнда чимэдэрг зэнгийн ачхүү Ананд Базар устж үгүй болсон хийдийг сэргэн засч шинээр цогцлон босгож бурхан будда боён номд шүтлэгт ард түмэндэн зориулан ариусах баясах мөргөж сүсэглэх номын ордон бурхны өргөөг нь бүтээж гэгэрэлд хүрэх замын нээж өгсөөр байгаа билээ. Зан олон минь энэ буйны үрээр зовлонгүй инх чаргаасай гэж л тэр Дорногов аймагтаа дуган сүм барьсан байж таараа. Гэтэл энэ нутаг мөнхийн амилсан чөтгөр хэмээгч урааны хорлолд нэрвэгдээд Монгол даяараа Дорноговын төлөө энэлэн байна. Дорноговд одоо бараг 50% нь аборт хийж байгаа. Гэтэл яваад нэг айлуутай уулзсан чи юу аборт байтугай тэр зүгээр л өрн зулбаад тэр дотроо амьгүй бололт бол манайс бол өчрөг олон болсон шүү. Одоо хоёр ахиж дутуу уурга амьгүй уурга гарах амьгүй болсон. 15 16 онд. Одоо золболтыг тогтоодог юм гэдэг бол манайс өмнө активитэд үзсэн. Үнээр их хэрэгцээтэй баг ганц амийн сангийн эргүүлж байгаа нэр багтаа явдсан. Амьгаас авдаг юм бол баг болчиход байгаа юм уу? Нэрнтэй. Тийм байхгүй одоо. Тэгээ мал идэхэд одоо уушиг мушиг нь амар юм байц. Гэвч одоо уушиг мушиг гэдэг аваа шууд тавьчихдаг. Тэгээд одоо хайсаа уушиг нь хойдохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол тодорхой үстэй юм. Сэмжин муудсан, гэжсэн муухай болцсон одоо хүн тэр бид мэдэхгүй л байна. Махан бидэн хор болж байгаа ч мэдэхгүй махан идэж байгаа ш. Гэжсэн тийм байгаа ч одоо тэр урааных нь хороос болдог байлгүй дээ. Тэгээд
үгсэн тул гараад байсан. Дандаа үгсэн тул гараад байсан тий. Тий. Мал гаргахад доторх гэсэн. Өөшгөн бол амар байдаг. Бүрээсээ эдхийн аврал байхгүй байдаг. Тэгээ биднээс идэгдэггүй. Тэрийг идэгдэггүй хордно гэдээ айгаад идэгдэггүй биднээс. Одоо сар болоод нэг мал өгөх юм шүү дээ. Одоо манайх ч одоо байнга. Тэгээд одоо малын дотор юу хэрэг байхгүй ерөөсөө. Манай гэдсээ идэхгүй үнэн л одоо бодит тийм тэр шүү дээ. Гэдсмэдсээ идэж чадахгүй хаяа шууд. Одоо бол улам л дордоод байна. Одоо мал хүн идэхэд бол бид нар ч бол одоо нөгөө юу муу гэдс тотрын одоо энэ одоо баг 4-5 жилээс хойш энэ манай сумынхан бол ер нь идэхэ байсан баг. Гүзэнд нэгээ тэгээд хог дээр хайчдээ шүү дээ. Нохоо идэхгүй нөгөө. Нохоо идэхгүй үнэрлждэг байхгүй. Тэгэхээр чин тэгээд бас асуудал байгаа. Тэр газар нутаг дээр бол аймаглан устгах ийм ажиллагаа явагдаж байгаа байна. Мал нэрэмдэг төрж ийн хүмүүс нь хүн амын одоо үржил байхгүй өсгөөн боллоо, хүүхэд төрхөөн боллоо. Газар дээр нь очиод энийг үзлээ. За ингээд нутаг орны маань анхааралтай авч талсан зогсооч тэр ард түмнийг авраач гэж. Догшин ноён хутагтын өлгийн 3 баяны хөндийг энэ засгийн газар үхлийн хөндий болгон золионд гаргасныг Монголын ард түмэн бүх нийтээрэн эсэргүүцэн тэмцэж байхад Ананд Базарын лам багш нь тэр нутагт авралын сүм бариулж зовсон олныг аврахын оронд харин яасан гэнэ үү? Залууж ажлын одоо төвийг барьж байна. Төрөлхийн сүжиг бишрэлтэй тэрээр мөн ханашгүй шуналт багшаан баясгана гэж хамгийн их мөнгийг гандандаан өргөнө гэж ном сурах цагаа мөнгө олоход зарцуулж мөнгөний төлөө хэд махран ажиллахтан эр хүний 13 мэхийг өөрийнхөө яг эсрэг чиглүүлжээ. Эр хүний 13 мэхийг хэрэглэн байж халдарчгүй дархан цаазд богдууланд хорол барих эрхийг олж авснаар ханашгүй шуналтнуудад тэр дагшин газрыг дэвсэн өгч харсан даасан тэнгэртэй хаягджээ. Ямар сайн байх вэ? Яг адилхан байдлаар ингэж хандж байгаа эмэгтэйчүүд хэрэг байгаа юм. 1000 гаруй. Дуудах нэрэн өндөр дөргөж бурхан заяагаан түшиж явдаг монгол хүн тухайн цоортол бурхандаа мөргөсний хэрэг гарсангүй. Удмын нэрэн гутааж ургийн тэнгэртэй хаягджээ. Улсын хурлын гишүүн тогтчрын Анд Базрын үйлдсэн хүчингийн гэмтэргийн маш настай баримтыг бид хүргэлээ. Ананд Базрын энэ жишээг нийт Монгол түмэн дээрээ буулгаад Монголын бүтнээр нь харуул Монгол улсын нийт хүн амын тоогоор энэ гаслан зовлон үржиж үнэн бодит байдал амьдрал дээр иймэрхүү харагдана. Тэрийн жижиг гэж шүтсэн суурин соёл юм шиг маа. Түүний яг мөн чанар ямар огшгүй юм бэ? Өнгөн талдаа ядын салан боловч мөн чанартай ийм л огчныг байгаль ихэд маань үдээд юм байна. Тийм учраас хэзээ монголчууд шавар хатсанд амьдран тэр цагт монгол хүн биш болмаа гэж шинэ сааман хэлсэн аргагүй юм байжээ. Энэ бүсгүйг отхон цэцэг гэн. Түүнд Ананд Базартай адил мөн чанар олон бий. Төрөлхийн сүжиг бишрэлтэй бас л мөн өөрийн мэдэх чадах бүхнээ гандандаан зориулж яваа буян чамдагч нэгэн. Энэ насны ихэнх амьдралаа гандантай нэгт толбсон тэрээр мөн л Чойжон самбын чин сүжигч шавна. Вакцины хорогнолын эсрэг тэмцэж яваад Чингисийн дөрөө мөрөөсөх болсон түүний чин сэтгэлийн үг энэ. Тэгвэл одоо 800 жилийн дараа Тэнгэр заяат монгол хүнийг хогон дунд амьдрахад хүрсэн. Энэ төр бол Монголын төр биш гэдэг тодорхой болчтой монгол хүний төлөө биш гэдэг тодорхой боллоо. Монголыг энэ хүртэлд оройтуулсан энэ засгийн бодлого Монголынх биш, түүнийг яаралтай сольж нэн даруй Чингисийн төрийг мандуулах ёстой. Эхэдсэн Чингис хааныхаа их цаац төрийг дахин байгуулдаг. Ингэж тэрээр гандандаа хандсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл ам амьдралаа холбосон гандан түүнд ямар хариу барьсан гэ? Харамсалтай. Би 15 жил ганданд байхдаа ерөөсөө муу юм хийгээгүй шүү заяа. Би 15 жил ганданд байхдаа муу юм хийж үзээгүй гэсээр буутаа цагтаа туугдан гандангийн хашаанаас хөөгдөж гарах тэр яагаад ийхүү хөөгдөх болсон бэ гэвэл энэ төр асуудлыг шийдэхгүй байгаа учраас бид өөрсдөө төр болоод Чингисийн төрийг мандуулах юм байна. Энэ үнэн юм байна гэд та хоёлаа яасан штэ. Чингисийн төрийг мандуулнаа. Та нар вакцин гэдэг юм бол вакцин чи хүчээ аваад байна гэд. Чингисийн төрийг мандуулах номын хормыг гандандаан зохион байгуулах хэмээн айлтгал мэдүүлсэний төлөө лам багш нар нь түүнийг амилсан чөтгөр хэмээн айн ширвэдэж цагдаа дуудан чөтгөрийг дарж буй байдал. Хоёр бугч төр нийлжээдтэй нэрээ ачаа сандгүй нүгэлтэй хар чөтгөрүүд байл гэж эднэр хараад байгаа байхгүй. Харин таныхаар аль нь бурхан, аль нь чөтгөр вэ?
Бурхан чөтгөрөө буруу зөрүү таних лам нарт зөвийг хэрвээ зааж өгөхгүй бол сүрлийн аюулаас айсан дэлхий Чингисийн төрийг хүлээж ядан байхад Чингисийн төрийг мандуулахаас тэгтлэн айсан лам нар хүн төрлөختний авралын замд саад хийж дэлхийг сүрүүлэх вэ. Тэгэхээр Монголын төдийгүй дэлхийг аврах энэ тэргүүний алхам бол Бурхан чөтгөр хоёрыг ялгаж таних явдал байх нь. Анан тусрын багш ламтан аврагч Бурхан уу аль эсвэл амилсан чөтгөр үү? Таныхаар аль нь вэ? Бурхан ноорхоо чөтгөр анган байдаг гэдэг. Бас бид бүгдийн мэдих үлгэр болгонд өнгө мөнгөнд дурлдагчд нь чөтгөр шоломсууд байдаг шүү дээ. За тэр залуучхын төлөө залбирна гэдэг бол яахаргүй чөтгөр шолмын хүчийг урин дуудаж буй хорлонт үйл. Залууч слалын одоо түүх барьж байна. Тэгэхээр чөтгөрийн хорлонт хүчийг урин дуудаж анан дусрыг садар самуунд уруу татагч тэр ламтан яахаргүй самуун үлт чөтгөр ажээ. Хайрлах энерх сэтгэлээр нь бурхтыг таньдаг бол ханашгүй шунлаараа чөтгөр танигддаг. Тэгэхээр хэн их мөнгө өгснөөр нь сүсгтэн олноо уралдуулан хэрэгм цол хүрдэх гандан хийдийн тэргүй их хам яхарахгүй ханашгүй шуналтан хавцсан ойрцсон бүхнээ хорлон хөнөөгч аюулт чөтгөр ажээ. Тэ баяны одоо өглөг өгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манайханд хийдээс өргөсөн байна. За ингээд бурхан чөтгөр хоёроо ямар ч байсан ялгаад авлаа. Гандан яхарахгүй аюулт буг чөтгөр эзэмджээ. Харин одоо буг чөтгөрөөс шашнаа цэвэрлэн хэмээн ам тангар өргөсөн отхон цэцэг маань энэ аюулт чөтгөрөөс бурхны шашнаа яаж цэвэрлэх юм бол? Муу нуухаар сайн илчлэгч нэг сайхан үг бий. Калсын машин болсон ганданг ариуслын орон гэж хэлэхэд хэцүү. Хүн бүхэнд илэрхий болсон энэ мөн чанарыг одоо нуугаад нэмэргүй болсон. Энэрэнгүй үзэл номлодог ариуслын орон гэхээсээ эдийн шунал ариушдаг шулааны газар болсныг нүдтэй бүхэн харж шогдож байхад нуух гэж твдэд хаа хүрэх вэ? Надад хэцүү санагдаад байх юм ингээд шовтон л гандангаа муулаад байх юм. Миний хувьд бас ачиг санах хэрэгтэй биш боддгоо. За тэгвэл энэ дээр юу бол миний хувьд юу гэж нэвтрүүлэг хийжсэн бэ гэхээр зэрэг ачиг санах нь яг энэ муулах гэдэг байгаа юм биш шүү дээ. Байрлалыг гаргаж ирж ярьж муулаад л шин. Яахлаар 12 тэр сүм хэдэ барьж болдгоо юм. Барил барьсан сайхан л болж л шүү дээ. Тэгээд хөрс өгөх болохоор зэрэг давшлахад урдаа барьчаад байдаг. Агил гол цөм нь яг тархин хаашин залуурдах уу гэдэг ба шүү дээ, тэ. Тархин зөв залуурдчихаасаа гэдэг зүйлийг л би яриад байгаа болохоос торлол би үрэлцхийг гавьяатай болгоод шоожомцыг гавьяат өнөөдөр харуулах гэдэг юм биш. Өнөөдөр бол энэ шашны асуудал маш одоо тийм бас маргаант асуудал дээр байна л да, шашнаас бас маргаантай байгаа. Яа тэгэхээр нөгөө ингэж штэ шашин маш маш хүчтэй зүйл учраас үүнийг улс төрд ашиглаад байгаа байхгүй юу? Улс төрд ашиглаад нөгөө нэг чаажамц хамбат тархиа мэдүүлдэгээс нь лам нар чинь урд талын хятадын лам нар тархиа мэдүүлчихэд өнөөдөр эд баялаг шүтүүл одоо мөнгөтэй болно гэсэн тэр хятадын тэр шүгтэн гэдэг сахиусын одоо лам нарт нь очиж мөргөөд яах нь гандандаа биш хятадын тэр бурхны шашны тэр худалч тэр хуурамч тэр ванчин богдод тархиа тушаачаад ингээ бас Монголоос өрүүлээд. Тэр нэг ийм би чамайг ойлгох ажлууд байгаа. Би харин хэлээд байгаа шүү дээ. Тэр лам багш нар нь ингэж их нөлөөлцдөг юм уу? Ингээд хагарлал ингээ яриад шүү дээ. Тэнд нэг юу христэнэ тэрэ гэж хагалж ядаж явахад дахиад дотор нь ингээл энэ муу хэдэн хүмүүс ингээ урагш яваад ингээд байгаа ингээд дахиад хэн нэг нь ингээд хагалан бутрах юм хийгээд байгаа юм уу? Ямар ч байсан чойжомц өөрөө хэлсэн байж шүү дээ. Ажил хөдөлмөр хийгээд мөнгө цаасаа аваад өөрөө амьдралаа сайхан зохицуулж ирэхэд яваачны дотор амьдрчлаа шүү дээ. Мөнгө шүтнэ гэдэг чинь хятад руу явж шүтээд байгаа юм биш. Энэ хүн чинь өөрөө амаараа өчнөө дахин хэлээд байна шүү дээ. Ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд яваачны дотор амьдрчил байна шүү дээ. Мөнгөтэй байж жарган шүү. Эн чинь яваажин шүү. Энэ ажил хөдөлмөрөө хийж, энэ хоол уурхаагаа ухаж байж, ингэж байж улс орон хөгжин шүү. Энэ уул ухуулахгүй гэдэг улсууд чинь дотроос нь гэгэр хэрэгтэй байна шүү гэдэг энэ хүн чинь өөрөө ингэж хэлээд байна шүү дээ. Улам л дээрдээд нь шүү дээ. 90 оны байдлыг харж байгаа. Тэгээд ингээд дэше улам сайжраад. Хотор нь хизээ юм бэл. Бид л сэргэлийн ард түмэн болоод их ухаалаг тэгэл хурдан байгуулахс энэ дөрвөн уулын дунд чинь одоо ямар байлаа. Гайхамшигтай олон байшин барилга одоо энэ ховсголгүй бүгдээрээ яриад бариад дууслаа шүү дээ. Тэгээ миний урд орж исэн айлуудад ингээд яваад харахад
жигтэйхэн гоё болцсон байх юм байна. Машин чийж нангадаа тавьсан хизээ тийм байлаа. Үнэхээр сайхан болж яваа. Энэнийг л хурдцтай л сайхан болцгоо хэл гэж л одоо уриалах хэрэгтэй юм байна л гэж. Энэрэн гүйцлийг номлохын оронд эдийн шуналд шавдуулан уриалж, энгийн олныг мунхруулах тэргүй хамтан өөрийнх нь буруугаас үүдсэн гамшигыг бусдад тохохын тулд шашнаа дотор нь хэд хувааж, сүсгтэн олноо хэдэн хэсэг хаглан бутаргадаг хүн бэ. Боломж нь алддаг юм бол шинжлээд энэ бузар улаан муухай юмнаас нь холдуулчаад мөрөөрөө явъя. Болохгүй бол энийхээ төлөө өхөн хөтлөлт хийчих гэдэг ийм л хоёрхан зорилго байж байгаа. Зурлын гол бас нь болохгүй байхгүй. Шүтэний гандангийн шүтэний хүмүүс би зурлын гол болоход би тэр зүрх сах байгаа шүү. Зулын гол болж үхий гэж шийдтэл нь шин сүжигт нэгнийхээ цөхрлийг барчхаад зулын голоон болоо гэд ааг амсгаагүй тулгана гэдэг арайл харгас биш шүү. Тэгэхээр энэ цагийн гандан хід миний нүдэнд авралын сүм, ариуслын орон гэж харагдах бус харин хамгийн харгас бурангуй үзлийг номлогч, хамгийн аимшигын газар болж харагдаж байна. Яавч тэнд буддын энэрэнгүй үзэл онол яригддаггүй байхаа. Шашин шүтлгээр нь ялгуурлан гадуурх үзлийг хэд дэвэргэж, улсыг дотроос нь хаглан бутрах гол хүчин болж ажилдаг газар бол гандан юм байна. Ийм дүгнэлтийг эргэн тойрноосоо хийхэд хүрлээ. Алдаатай буруу байж болно. Бас гандан гараа хэтрүүлсэн ч байж болно. Тэглээгээд ямар ч ял шийтгэл авахаас айхгүй. Монголоор дэнчин тавьж дутагдaltaй эвдэрснээс өөрөөр нь дэнчин тавьж дуугараад өгье. Тэгвэл миний энэ хэргийг Чингисийн Монголд шүүхээс цагдаагийн хүчин шүүхгүй. Учир нь эрх мэдэлтний боройхоо болон бэлтгэгдсэн хөөрхий тэдэнд үнэн ном, шударга ёсны тухай ойлголтыг анхнаас нь хинч огт заагаагүй. Тиймээс шударга ёсыг тунхаглан ертөнцид журмыг тогтоогч Чингисийн Монголд үгэн хүргэн өчгөө мэдүүлж байна. Гандан бидний дунд олон жилийн турш өргөжлөн буй маргаантай хэргийг таслан шийдэх шүүх хурлыг тусгайлан зарлана. Сайн буянгийн нэргүү хамбын гомдлыг барагдуулахын тулд Дэмбэрлийн чойжим самбын хэргийг шүүе. Дажин болж дундаан хагаралцсан шажин номын хэргийг шүүн таслах хүчин тав гизэх төрийн хар хүний залгамж халаа танаас өөр хинч энэ ертөнцид алгаа. Тиймээс тэртех 13 дугаар зууны түүхэн энэ цагийн Монгол хүн та бас давтаж билгүү номч өвгдийнхөө адилаар самуурсан шашны хэргийг таслан шийтгэнэ. Эстэгвэс Бурхан багшийн шавь хувраг шүтэний өмнө зулын гол болж Тэнгэр бурхтыг хилэгнүүлэн Монголыг минь төвөөхвэ. Шажин номон тэгтлэн самууруулсан самуу нэгний гэмтүүлтлээс болж саруу ухаанд зон олон минь бодонгуурч сайхан Монгол орн минь сүйдэхвэ. Тиймээс Чингисийн Монголын сүр хүчийг хүмүүний ертөнцид сургамжлан таниулагч төрийн хар хүн Монгол эр хүн танаа ийм нэгэн хэргийг өчөн мэдүүлсэвэ. Тэгэхээр монголчууд бидний энэ цаг ирчгээд байхад гадаадууд ингээд дохио өгөөд байхад бид нар энэ дээр зүгээр сууж болохгүй. Сэрнэ гэсэн цагтаан сэрсэн Монгол. Сүрлийн аюулаас их дэлхийгэн аврахаар зон олнон ухуулан синхруулж энэ мэтэр зориглон өндийсөө. Суурийн иргэншлээс одоо буцаад мухардалд орж эхэлж байгаа. Та нарын чинь үгд эц зөв юм яриад исэн байж тээ гэж гадаадууд хурч ирээд байхад нөгөө хөдийн ПН маягаар яриад байхаас чинь айгу утгагүй юм өсөж байгаа байхгүй. Уудам нутгаан эзний ёсоор эргэн тойрч бэлчээр усан булаалган гаслан зовсон говийн малчтаан өмгөөлөн өмг түшгэн болсон.
Би яагаад нутгийг минь арилжахыг би төвчихгүй, нуурыг минь ширгээхийг би төвчихгүй гэсэн. Энэ үрээ миний насан туршийн үрээ байх болно. Газар шорооныхон төлөө цогтой тэмцэх Монгол эрчүүд гажуудсан буруу хөгжлийн гамшигыг ухуулж өвгдийн өв соёл занзаншлан уйггүй таниулан зөв хөгжлийн зүгт зан олноо залуурцсан. Бидний үеийн залуучууд манай энэ эх оронч хөдөлгөөн яагаад байгуулагдаж байгаа? Энэ уучлаараа хэрэггүй. Ингэж хөгжихгүй. Энэ хөгжил биш, хөглөрөл. Энэ барилга барилаа, энэ технологи барилаа, янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичиж байгаа юм бичлэг, камер хүртэл технологи хөгжиж чинь те. Дэлхийг чимжин гэлээ. Дэлхийг чимээд байгаа юм халаад байгаа. Их дэлхийгэн эвдэн оршихуйгаан хөнөх. Гаж буруу хөгжлийг энэ мэтэр уйггүй таниулж Монгол залуус шантралгүй тэмцсэн. Гэвч бүх ард түмнээ ухуулан синхруулах боломж нөхцөл хараахан бүрдсэнгүй. Яагаад энэ учир нь ийм буюу. Ер нь бол улс орны тогтолцоон дээр бол тухайн улс орныг барьж байдаг хамгийн том яс суртахуун ба шашин байдаг шүү дээ. Хүн болгон шүтж гин, мөргөж гин, итгэж гин, хайрлж гин, өөртөө даатгаж гин. Бидний хаашаа явахыг нь, хаана алдахыг нь тэр битгий үнэхээр одоо тэгээд далдыг хардаг янз юм идтэй шидтэй хүмүүс л болно гэж байгаа бол хоосон чанарт ороод тийм болно гэж байгаа бол одоо энэ буддистууд биднийг бүр явах цааны маань хэдэн 10 жилийн өмнөөс нь хэлж явах хэрэгтэй. Тэг ингээд юм хийхгүй харин ч бүр монголчуудыг мөхөлрөөр түлхэх юм бол бид ийм оюун санааны залуучтай байх шаардлага юу гэсэн байхгүй шүү дээ. Яамгийн наадлаар их сайхан байшингууд барьсан. Дундуур нь ороод утсан чинь Лондонд явж байгаа юм шиг тэр л одоо их сайхан англи маягийн хвшилтэй тийм марстан ганцэлдэнгүй юмнууд яриасан. Тэр дэлгүүр шин дэлгүүр барьж тэн дээр хүнүүгийн үеийн дурсгалалтай тавьсан. Хаач галбтгааргүй юм. Сэрж байсан Монголыг, сэхэрч байсан ардыг зориуд та нар ингэж мунхруулж туулын эрэг дагуух барилгыг гадныхан зориулж бариулсан нь. Ариун дагшин хэвээр өнөөдрийг үргэсэн дархан цаазд богдол минь сүүлийн 10 жилийн дотор тал талаасаа сэглүүлэн 99 олон барилгаар дүүрээд гадныхан дархан цаазд богдуулын минь эзэн юм шиг тарвалсан байна. Даварсан тэр гадныхны тав тухайг хангах гээд миний ард түмэн элгээрээ мөлхөн амаараа шороо өмгөж байна. Тэрүүгийг ямар санаатай хэлсэн бэ? Бид ард түмэн иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогонуудыг хүлээн зөвшөөрч хоорондоо нэвтэй түнжинтэй байх юм бол бид ер нь ирээдүй их сайхан байна даа гэж. Энэ үгээр нь та өмнөх засгийг буруу чиглүүлж сайхан бэлгийн мууг үзв үү? Аль эсвэл сайхан бэлэг таныг үрэгдэн бурууг яриулж говь нутгийг эмзэлмөх бузар үйлэн буян болгон олныг ухуулв. Аль нь ч бай. Мэгт мэхэндэн гэдэг болохоор Монголын хувь заяагаар тоглосон хэнч сайн үзэхгүй. Тиймээс өтөр түргэн нүглээ намжил. Монголын ард түмний оюун санааны залуур дээр суучаад тэгээд өшөө бид нарыг ингээд мөхөл рүү өөрсдөө хөтлөд аваад орч. Энэ ламнарч. Зүгээр одоо юу ч мэдэхгүй ингийн залуу бол үндэсний тохирол учруулахгүй шүү дээ. Тэр өөрийнхөө амьдралд хор учруулна. Оюун санааны залуур дээр байгаа энэ хүмүүсийн нэг алдаад үндэснийг балж мэдэх байхгүй. Нүгэл буйныг тодорхойлж шудраг ёсыг тогтоох боловсон хүчин норж буйн төр засагт огт үгүй тул маргаашийн мандах төрд үгэн хүргэж өчгөө мэдүүлээ. Эрлэхэг Монголын удам бий Чингисийн хүчрхэг төрөө мандуулна гэд зарлаад өндөж чадах цөстэй нэгэн энэ Монгол улсаас минь эрхвиш гарах болов хэмээн найдана. Эстэгвэс энэ дэлхийн ертөнц чинь хөл толгойгоо алтлаа. Дээрэн суудлаа олоогүйгээс доорон гүйдлээ олохгүй байсаар сүнэх дээрээ туллаа. Чингисийн төрийг мандуулахыг хүсье. За ингээд Монгол ирчүүд минь ээ. Бүсгүүчүүд минь чадах чинээгээрээ зүтгэлээ шүү. Одоо та бүхэн маань ажилдаа ороорой. Чингисийн Монголын эрлэхэг эрс минь
Баатарлаг өвгдийнхөө ширийг хатааж бурхан гэж хүний ертөнцөд тахигдсан хэм бугайгч шалгаж номонд нь оруулна. Мөнхөн харанхуй төөрч бодолсон дэлхийг төвшөдгөн энхийг тогтоогч нь хизээнээсээ эрлэх монголчууд л байсан юм болохоор Чингисийн Монголын дахин сэргэн мандахыг энэ дэлхийн хүн ард хүлээж чадсан байна. Сэрж байсан Монголыг унтуулж, сэхэрч байсан ардыг мунхруулж, Монголыг энэ хүртэл доройтуулсан эцтийг миний бие мөшгөн илчилж ил тодоор инхүү зарлалаа. Хэрхийг Тэнгэр болон нэгдэх Чингисийн Монгол түмэн мэддэгвэ. Тэнгэрэгч Монгол хүн бүхний оюун сэтгэлд байдаг юм. Атомж сэтгэмжээ нийтгэж нэгэн хүн мэт байвас тэнгэр болон хааны суу залгиж эзэн богд миний зарилыг сургаал юм. Уламж залгамжан хэлхэж нэгэн сул бати бас Чингис би ивэн. Өх Монголын хүчрэн хуудам үгүйдэг журам билээ. Өнөөлөөр татуловч андгай сор явахт цэх жудаг билээ. Атготорой алмай хум гайгтэд жижиг хүчрхэг явтугай. Алтан төрө ахуй төмнэн ачилж шуттарга байтугай. Агуйх Чингис хааныхан алтан сургаалыг дагаж мөрдөн адаг дорой алмай хумгайг төвжиж чадвал үнэнд хүрдгийг, үнэнд хүрч чадсан хүнд ялагдашгүй хүч оршдгийг өөрийн энэ биеэр үлгэрлэн үзүүлэхийг зорилоо. Алтан төр ахуй түмнэн ажиллахыг эрхэмд үзсэн болохоор гандан нэртэй ганц хоёрхан хүнд ач санахын эсрэг зогслоо. Энэ бол миний зэгч удаг хизээч хэрхэвжүүл няцах үзэл баримтал билээ. Хөхөвгдийнхөө адлаар хуудам үгүйдэг журмыг сахиваас хөнөөл бартаа туловч андгай дангаргаан үл няцах цэгц шолуун байж хүч чадлын туйлд хүрдгийг эзэн хааны минь айлдвар сурганан босов. Тиймээс Барта тэмдлийн замд ам авсан андгай үг нь журмын нөхөдөө сануулгын ялдамд энэхүү дугаар бүтээгдлээ. Тэгээд бид нар хятад дархлаа юу, Монгол дархлаа юу гэд Монгол дархлаагаа эхлүүлье, Монгол дархлаагаа давлгаалуулъя гэж зорж Монгол ахуй соёлоосоо суралцж байна. Ерөөсөө энэ хятад дархлаа буюу вакцин биш юм байна. Яалтчгүй Монгол дархлаа жинхэнэ бидний дархлаа байх ёстой байна гэд одоо цаг хугацаач гэсэн бас нийгмийн амьдралч гэсэн биднийг энэ нүүдэлчин ахуй соёл руугаа өөрөө ирэхгүй одоо оруулж байна. Тийм учраас ер нь утахгүй оргалж та нарыг туслах малчин боллоо гэдэг ирж ич магадгүй байх шүү. Тийм учраас одоо үр хүүхдүүдэд аваад хөдөө гадаа явах хэрэгтэй, нар салхинд гарах хэрэгтэй. Аль болохоор Улаанбаатар хот болон Төв суурин газраас энэ бөглөрлөөс иргэд маань одоо хол байхыг хичээх хэрэгтэй. Өрсгөөч сэтлэг гавьяатай болгоч л да бүгдээрнийх нь гавьяаг дурдж байгаа л ганцхан уушлахгүй л да. Тийм үү? Эсвэл за ийм юм байсан мэн энэ дэр гол юм гэл ингээ гаргаад ирэл да. Тийм биз дээ. Хүрэлцгөө хувьд бол тэгэл үнэхээр 20 юу хүртэл вакцин хүртэл хүний амийн дэлгүүл явж ирсэн шүү дээ тий. Монголчууд халдварлсан нэг шалдваргүй Монгол гэж од болж ийн гэл ингээл бөөл гоё юм болж ирсэн шүү дээ тий. Тэгэл тэр үед
энэ аглаг чинь зөв юм шүү. Үнэхээр байгальдаа ингээд гарчих юм бол энэ өвчин зовлонгоос ингээ хоол байдгийн шүү гэдэг номлогдсон бол байх байлаа. А гэтэл өнөөдөр 3 дугаар тун юуны учраар хэрэгдэх болсон бэ гэхээр зэрэг эдийн засгийн сэргээх тал дээр томоохон арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ дэр нийт иргэд аж ахуйн нэгжүүд бас давхин идэвхтэйж 3 дугаар тунд амрагдахыг уриалж байна гэдэг оюун эрдэнэ уриалга байгаа чивтэр өнөдөрл санаж байна. Эдийн засгийн сэргээх тал дээр бас томоохон арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ дээр нийт иргэдэд аж ахуйн нэгжүүдэд бас дахин идэвхтэй байж 3 дугаар тунд амрагдахыг уриалж байна. Тэгэхээр зэрэг яасан байх нь 1 2 дугаар тун юуны учраар хийсэн байх нь эдийн засгийн сэргээнэ гэж дээр 1 2 дугаар тун хэлсэн байна. Одоо ч нэг тэмцээд байгаа зүйл мөн биз дээ. Одоо дахиад эдийн засгийн сэргээнэ гэдэг дээр дахиад та нар нэг идэвхтэй яваад 3 дугаар тунд амрагдаач гэсэн зүйл яригдаж шүү дээ. А тэгвэл энд хүрэлцэх юу гэж хэлсэн байх нь нэгдүгээр эрүүл мэндийн бодё. Тийм учраас хөдөө орнууд тагтаан байя гэдэг зүйлийг ярьж ирсэн байхгүй юу? Нэгдүгээр тул хүний эрүүл мэнд гэж би харж байгаа. Хоёрдугаарт нь улсын эдийн засгийн асуудал байна. Тэгээ би бол нэгдүгээрт хүнийхээ эрүүл мэндийг бодож байгаа. Одоо тэгвэл дахиад он гараад нэгдүгээр эрүүл мэнд одоо омикрон гарах гэж чинь карантин тогтооно гэдэг солиорч байгаа шүү дээ. Карантин тогтоох ч зөв шүү дээ. Үгүй шүү дээ. Яагаад? Юу ч юм дээ цагаан сар магаан сар бас хэлэхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Оо мэдхгүй чи ерөөс эсрэг болчиход байгаа юм аа. Эдийн тал үйлчлэх юм уу эсвэл чи? Карантин тогтооно гэдэг чинь гэгэрх гэж байгаа хүн яадаг хөл хорой тогтоодог үстэй өөрөө өөртөө. Тэгж бясалгалт яадаг үстэй. Тийм учраас одоо монголчууд бид нар төрлөх сайхан их орондоо ямар ч байсан энэ өвчин зовлонг эндэгдэлгүй хүний амь нас алдахгүйгээр давж гарах хэрэгтэй. Төрлөх сайхан их орондоо өвчин зовлонгүй амьдарцгаая гэж. За тэгэхээр зэрэг хөдөө наадах чинь бол зэл байхгүй юу? Монголчуудыг хар хятадууд энэ байсан бариндаас орох гээд байгаа шүү. Бүгдээр ирцэн байгаа шүү. Монголд ирцэн байгаа шүү. Ирцэн байгаа. Энэ газар дор нуугдаад байгаа. Тэгээд тэд нар чи ийш орох гээд байгаа. Би тэрийг мэдчихээн. Йоо, ёстой мэдхгүй. Би ахаа карантины хүлээн зөвшөөрөхгүй. Яг энэ карантин хэрэгтэй байсан бах хүмүүсийг соён гэгэрхт нөлөөлсөн бах. Гэхдээ энэний чинь цаана маш том улс төр явж байгаа ши тэр давхар бодох хэрэгтэй шүү. Өнгөн талдаа эдгээр буруу байж харагдаж болно. Чойжан цомгоо энтер. Ачир дээр энэ чи асар том улс төр цаана явж байгаа байхгүй юу да. Тийм биз дээ. Яг би мэдгүй шүү. Сая энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг энэ номынхын дагуу номлогдох юм болов гэд энэ тал дээр нь л хэрвээ ажиллах юм бол энэ гэгэрсэн чи бүх хүмүүсийг лам болгох гээд байх юм. Бүх хүмүүсийг лам болгохтой гол нь ш. Бүх хүмүүс лам юу номлох ёстой вэ гэдгийг л мэдэх ёстой байхгүй юу? Бүх хүмүүс лам юу номлох ёстой вэ, гэгэрл гэж юу байх ёстой вэ гэдгийг л мэдэх ёстой байхгүй юу? Одоо л мэдүүлж байгаа шүү дээ. Цомоо мэдүүлж байгаа шүү дээ 70 агш олон лекцүүд бүр хүн төрлөختөн бүр энийг чинь сурч байгаа. Яаж бид нэр энэрэнгүй ёс зүйтэй байх вэ гэд дэлхийн өнцөг булан бүрээс 70 агшаас ном сонсч чинь түүнийг ч гэсэн орчуулад хүргэж байгаа. Энийг өнөөдөр улс төрийн амьдралтайгаар холбож тайлбарлаж гаргаж ирж байгаа нь гоё юм байна гэдэг үднэс л миний хувьд тэр улс төр эдгээр шашин гэж яриаггүй ч гэсэн яг Далай лама ярьдаг буюу бурхан багшийн дөрвөөний сургаалыг яриад байгаа байхгүй юу? Одоо чинь бэлтээр 90 цагийн дуулахаа өөрөөр хэлбэл зовлонгийн шалтгаан гэдэг чинь бид нар энэ хүнд нөхцөл ийм хүнд нөхцөл байдал иржтэй гэдэг өнөөдөр энэ дэлхийн хүнд нөхцөл байдал шүү дээ тий. Энэ ч өөрөө зовлон байхгүй юу? А тэгвэл энэс гадна амьдралаас гадна улс төрөөс гадна хүмүүс тэр чиний нөгөө гэрэл номлолцоогоо гэдэг гоосоо чинь сайхан сургаал номлоолаа шүү дээ. А тэгвэл энэ чинь улс төрийн амьдралд яаж бууж байна вэ гэхээр зэрэг зовлон үнэн гэдэг чинь уртаач одоо энэ дэлхийн асуудал энэ олон хямрал те энэ олон өвчин зовлон энэ карантин юу корона вакцин бүгд л орж байгаа байхгүй юу? А энэ шалтгаан нь юу юм бэ гэхээр бурхан багш шалтгаан нарилгасрах энэ ч өөр арилжнаа л гэсэн. Шалтгаан юу юм бэ гэхээр чин зэрэг өрсөлдөөн суралцсан хөдөлмөрийн тогтолцоо юм аа гэдэг 90 цагийн цаад нөгөө гадаадын 90 цагийн дуудлага нь ингээ гаргацсан байгаа байхгүй юу? А тэгээд энэ ашигын төлөө оролдоо. За тэгээд өрсөлдөөн хамгийн гол нь өрсөлдөөн юм аа гэх. Тий яг үнэ. Өрсөлдөх чадвартай гэдэг чинь бол илүү олон байгалийн баялаг хүн ардаа бол гадаад руу экспортлтой юм шүү дээ. Ингэж та нар бол бүр бусадтай бол ядуу буруу улсуудаа бүр уралдан гадагшаа экспорт гэсэн. А тэгвэл энэ чинь 5 ор юм аа. Энэ ирэхээр үлдэг 10-аар рүүл юм аа. Мөнхөг юм аа гэдэг зүйлийг бурхны номлосон байдаг шүү дээ. А тэгвэл тэрийг яг энэ өрсөлдөө юм аа, өрсөлдөө зөвлөсөн ажлын тогтолцоо юм аа гэдэг байдлаар ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу? За тэгээд энийг арилгасан тохиолдол юу болох вэ гэхээр зэрэг амар Монголын амгалан болох гээд байна л гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? Бурхны шашин маань яг энэтэй холбоол тайлбарлах хэрэгтэй гэдэг байдлаар л шашин танцсан гэсэн үг. А чи энэ наад цаад учрыг мэдгүй тэгээд энэ нэвтрүүлгүүд дээр олон тодорхой юмуд байгаа шүү дээ тий.
Тэгэхээр зэрэг нэвтрүүлгүүд маань хүрээд ингээд яах юм бол тэгэхээр зэрэг яагаад би энэ хүмүүсийг дуртаад байна вэ гэхээр зэрэг Монгол энэ ард түмний нөгөө баяр баясгалан дээр наваач гэдэг байхгүй юу. Ийм сайхан ийм 10 11 оноо тэгдсэн юм 14 10 оноо тэгдсэн юм 18 19 20 21 оноо тэгдсэн юм байна гэд ингээд монголчуудын цэрнэгсэн цатаас ирээд ингээд улс орноо аврах гэдэг ингээд зөндөө сайхан хөдөлж гисэн юм. Одоо ганцхан аварна гэдэг юм номлох ёстой улсууд нөгөө зүг рүү номлоод байсан юм байна. Тэгэхээр бид нар аваад явж л байгаа бид нар мэдгүй шүү дээ. Ямар ч айхтар юм ямар нэгэн байдлаар энэ дэр хэн нэгэн уушлах ёстой л бол ганц хүн л байгаа байхгүй юу. За тэгэл өөрөө илүү гавьяатай болж нэгэнтээ улс орн өнөдөр уулчсан ялангуяа чойж амцыг өнөдөр санж дорсон ч бай тэр нөгөө хинэн ч мэд өрн ч ингээл энэ хүн гэл амар юм хэлсэн байгаа шүү дээ тий. Тэгээ энийг л одоо зайлуулъя ямбайг нэдэлсэн юм бол ялыг нь өөрөх хэрэгтэй гэл ямбайг нэдэлсэн бань ялаа өөрээд зай тавиа гай болохоор зай болоо. Тэгээд зайлвал тэр ялын нөрүүлж хариуцлагын тооц бидэрсэн болсон одоо. Ингээд шашныхан ламнар нь ч гэсэн өөрсдөө за бид нар буруудаад байна. Шашныхан бид нар буруудаад байгаа юм байна. Энэ дэр маш том цэвэрлэгээ хийх ёстой юм байна. Маш том чанартай хэлцүүлэг хийх ёстой юм байна гэж бид нар маань яриад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ цэвэрлэгээ энэ том шинжилэл өөрчлөлт юу байх вэ гэдэг дээр л яригдахад л тэгэл энэ дэр ийм зүйл болсон юм байна. Шашныхан өөрсдөө бид нар өөрсдөө цэвэрлэгээ өөрчлөлт хийгээд байгаа шүү дээ, тий. Алтан тур ахуй түмнэн гэхүү 15 жилийн амьдралаа зориулсан гандангаан гэхүү ягийн матсан шалаанд отгон цэцэг маань ороод яах учраа олохгүй тавьдаж байгаа шиг тандаж мөн ийм нөхцөл байдал хэрвээ үүссэн бол их эзэн Чингис хааны хаан алтан сургаалыг дагаж мөрдөг штэ. Алтан тур ахуй түмнэн чилж шүттерга байтугай. Алтан тур ахуй түмнэн ямагт ачилж шудраг байваас ялагдашгүй хүчрхэг оршиж хөршгүй эрдмийн оргил төрдгийг мянганы дүүгээрэн сургамжлан таниулсан хөх Монголоос суралцууштай. Хөрс дэлхий сүйдэж хүн зун твдхийн цагт хөх Монгол мандан бадарч хөрстийг тохинулан хүн төрлөختнийг энхчүүлдэг жамтай. Говьос Монголын домог дахин сэргийж эхэлнэ. Эхлэхээр бас явж байна. За хамтдаа өргөшөө. Жам болж хөвссөн энэ цадиг түүхийг эдгвэ цагт Монголын говьоос эхлүүлнэ гэд отхон цэцэг маань манай нутгийн лус савдагт нэгэнтээ амлаад алхаж явсан удаатай. Магадгүй тэр л амлалтаа хүрэх гэ тэрээр энэ удаа энэхүү яриаг үүсгэн суугаа юм болов уу? Тэрхий ингээд бас нэг арай харлуулах гэдэг юм шиг л. Тэгэхээр би ч хад надад өөр ирэхгүй дотроос ингээд байна нэр. Ийм байгаа. Үнэхээр бурхны номоо номлож байгаа бол тий. Бурхны номоо юу гэж номлож байгаа гэхээр зэрэг хамгийн эхлээд нөгөө нэг бодмөрийн зэрэгч нь байгаа штэ. Бодмөрийн зэрэг гэдэг маань юу вэ гэхээр зэрэг за тэр багшийн юу гэдэг ингээд яхалаараа зэрэг одоо энэ уулын энэ төр маань байгальтан гараа гэсэн зүйл тухайд цагийн нөгөө нэг өвчнөд чинь бас зайл штэ. Наадах чинь бас зал. Тэгэхээр зэрэг байгальтан гараа гэж залаар хэлсэн байх тусам нь өлгөж авах нь штэ. За ингээд байгальтан гарах чинь бурхны ном юм шүү дээ. Гэдэг яриа яригдсан болоосоо л гэж би энэ байдлаар энд хандж байгаа байхгүй юу. Үлгэр бүхэн адал явдлаар дүүрэн байдаг. Монголын говьоос үлгэр эхлүүлж домог амьлуулна хэмээн манай нутгийн лус савдагт дахил өргөн амлалт аваад машид урам зоригтойгоор хөдөлсөн отгон цэцгийн богчөдгөртэй хийсэн адал явдал тулааны түүхээс энэхүү нэвтрүүлгийнхээ төгсгөл хэсэгт толиулж байна. Вакцины эсрэг тэмцэж тэмцлийн гараагаан эхлүүлсэн отгон цэцэг маань бурхны шашнаа богчөдгөрөөс цэвэрлэн хэмээн андгаалж ганданд 3 хоногийн турш цагдаа хүчнийхэндээ тулалцсны эцэст хөнөөлчдөрийг дарах хүчээр базаахаар тэнгэр хангаагаан бараадсан байдаг. Тэнгэр хангаагаан аргадан тахил урж цацал өргөж бүх ард түмнээ сүүн цацалд уриалан тэрээр зунжин, намарчин, өвөлжин зогсолтгүй явж дом заслаанд оройхон базаасны эцэст өнөөх гайхал богчөдгөртэй гардан тулаанд орж буй байдал энэ юм. Хар жинхэнэ богчөдгөрч тэр санжд орж чинь. За тэгвэл санжд орж би тэр хүнд чөлөө олгомооргүй байна. Тийм учраас хэдий мууч гисэн чойж амцхыг би тэр тал дээр нь өмөрхөөсөөр арга алах.
Би энэ чойж амцээ чи хэлээд байгаа шүү дээ. Шүүмжлэл. Үнэхээр шашин бол маш хүчтэй ойл харагдаж ш тийм байгаа зү. Шашин маш хүчтэй харагдаж бүр улс төрийн зэвсэг болгоод хэрэглэгдэж байгаа зү. За тэгвэл би уулын чив дээр юун дээр ярих ёстой вэ гэхлээр харин нэг чинь ингээд яригдсан улам л ингээд нөгөө нэг би хэдий гандан мууч гэсэн би бас өмөрмөр санагдаад байна. Үгүй би тэрийн гол ярих юм юу вэ гэхлээр зэрэг энэ газар усаа авах чинь тэнд өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг баабар ингээд дээ штэ. Энэ ажлын байраа алдаад ингээд өчнөө амьтан хэцүүдэд байна гэдэг штэ. Энийг л бид нар ухуулж өгөх ёстой байхгүй юу? Энийг л бид нар номоор ухуулна. Тэгвэл гол нь ухуулгаа би энэ олон нэвтрүүлгүүрүүд дээр хамгийн гол нь одоо энэ дээр штэ. Энэ нөгөө нэг энэ уул шашныг бас хятадууд амар ашиглаад монголчууд бид нэр ингээд хуваагаад тэгээ бүр дээрээс нь мөнгөн дуртай адил амнараар нь одоо санж дорж мэтийн тэр гачин юмнуудаар одоо ингээд бүр ард түмний тархийг угахта ард түм бол үнэн худлаа ялгачлаа юм л да. Ялдчихвол гандангаал дагна. Мэдхгүй юм тэгэл одоо гандан ингээд улам ингээд муулаад 12 тэрбум яагаад авч болохгүй болж л таар давж л таараа шүү. Би аваад хавыг дэмжин. Гэхдээ яг өдөр оюутлахаа за яг өдөр байгалийн баялгаасаа тэгэл аваад үздэг. Гандан өмөрхийн ирэхээр говийн бидний хөсөр хаях түүнд ямар гээчин чөтгөр шулман оршоод малчдад тийм хариг сандна вэ гэвэл бурхан биш мөнгө бүхнийг чадна гэдэг буруу үзлийн чөтгөр шүглэх ажээ. Мөнгө бүхнийг чадах юм шиг сэтгэж мөнгөгүйэр сүргүй гэж итгэж мөнгөнд сүрсүлдэн тушаасан хүн сүргийн нэг эд эсний юм болохоор оюу толгойг ухан зөв гэж ойрлох нь зөв. Гэхдээ энэ бол төр зургийн үзэгдэл. Хэрвээ оюу толгойг оролдолгүй говийн биднийг тайван орхиж оюунтай толгойгоо уханд отгошоон төвлөрч өгч өгөөс юун төрдгийг ямар ичидийн гайхамшиг бүтээгдгийг тэр уг нь мэдгч одоохондоо гандангаан өмөрхийн ирэхээр ой ухаан нь самуурч орж гараад байна. Тиймээс самуун үгүй төрийн тогтолцоог цогцлоо гэвэл их эзэн хааныхаа зарлиг айлдварыг дагаж мөрдөг штэ. Алтан төрөө ахуй төмнэн ачилж шүттерга байтугай. Эзэн хааныхаа зарлиг айлдварыг дагаад алтан төр ахуй төмнэн ачилж шударга байгаас гандан гэдэг ганц байгуулгын төлөө оюу толгойг минь оролдохгүй нэ. Алтан төр минь эндэж унууцай. Ахуй төм минь ангаж сангууцай. Ийн хэмээн говийн зон олны төлөө голт зүрхэн цоглохын цагт энэрэнгүй сэтгэлийн цаглашгүй хүчийг эзэмдэж эзэн хааныхаа адилаар ялагдашгүй хүчрхэг орчихнэ. Говийн малчин түмнэн хүний тооноос гаргалгүй адилтагш үзэж улсын төсөв гэж мачтаас булаасан бүхнэн буцаагаад өгөхийн төлөө толгойтой бүхэн бодож эхлэхийн цагт энэрэнгүй сэтгэлд их хааны минь сүр хүч тэр бүгдэд оршихнэ. 3 сая Чингис сая ингэж сэрж Чингисийн Монголын дахин зэрхэн мандлыг хүсэн хүлээх дэлхийн хүндрэлтэнд хүнлэг энэрэнгүй эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлэх нэ. Тэгээд Монголын эрдэнэс тавтаа морил хэмээн одоо дэлхийг бид бүхэн байлан дагуулах цаг ирсэн байна. бид Монголын төлөө цаасны хажиж өнөөдөр болон олонда маргааш алтан наранда админ саранда өргөөрэй. За ингээд Монголын төлөө долоон болгондоо өдөөний наранда админ саранда өргөөрэй. Мамид энэ ч дөрөв. За ингээд маргааш админ саранда өргөөрэй. За ингээд ээжтэй өргөөрэй. За тэгээд анхныхаа нэг үг байгаа. Дахил өргөл цацал мөргөлийн тайлагдашгүй тааварлашгүй хүчийг онуулан тэрээр хүсэл бүхнээ тэнгэр бурхтад илгээсэн болохоор тэнгэр бурхтын хүчээр түүний хүсэл бүхэн биелж таарна. Үлгэрийн юм шиг ид чидийн амьдрал түүний амлсан ёсоор хэрэгжиж таарна. Харин тэр хүртэл та бид юу тоолох бол? Борон түрүү шороо шуурдаг шиг ид чидийн юм шиг тийм л төгс амгалангийн өмнө адал явдал дүүрэн тулаан өрнжил таарна. Тэр л адал явдал тулааны гардан байлдаанд отхон цэцэг маань ялалтын төлөө ийхүү тулалдана. Арай л том юм яриад байна. Гэтэ яг одоо нэг том юм ярьж яадаг гэд энэ хоёр бас тэгээд илүү боломжгүй сэтгэх боломжтой тэгээд зар төрн гэдэг байгаа л дээ. Гэхдээ бас арай л чи бодит амьдралаас тасраад байна. За чи дэлхийг аварна гэдэг юм дээр бид нар ирэх ёстойг бол энэ хоёр яриад байна шүү дээ. Аврагчийн байр суурьнд. Энэ дээр яаж ирэх юм? Эхлээд ахуугаа бид нар яах ёстой гэдэг шүү дээ. Ахуугаа. Нөгөө нэг ахуугаа яаж хангах юм тэгвэл?
Ахуйг нь одоо харин тэгэл энэ Монголын төрч угаасаа юу яадаг гэстэй. Ард түмнийхээ ахуйг нь хангад яах ёстой гэстэй. 3 юм авч явдаг гэдээсэн биз дээ. Түүндээ бүгдийг ингээд боомлоо хайчлаа штэ, боомлчлаа. Гүг ахуйгаа авч явахыг харин яах гэдэг штэ. Мэдхгүй, миний ухаан хөрөхгүй байна. Би буурлах гэдэг. Өстой ойлгохгүй. Үгүй штэ. Хүмүүсийн амьдрал ажилгүй хэцүү байгаа штэ. Чийл яхаа болоод байгаа болохоор ингээд тэгээ гарчна гэж бодоод байгаа. Яг жинхэнэ амьдралтай хүмүүс яг амьдрал дээр тэгж чадахгүй шүү. Ажилгүй хэцүү байхдаа яг юунд хэцүү вэ? Юу? Дэлгүүрээс талах зүгээр өгөхгүй шүү дээ. За дэлгүүрээс талахнаас гадна юу вэ? Мах байна. Мах зүгээр өгөхгүй шүү. За махнаас гадна юу вэ? Сүү вэ? За сүүнээс гадна юу вэ? Гурил байна. Будаа байна. Боб байна. Тийм. Байрны мөнгө, усны мөнгө, тог цахилгааны төлбөр байна. Хэн төлөх юм бэ? За яг тийм биз дээ. Ингээд чи асуудлын гүн рүү орох хэрэгтэй байхгүй юу? Мэдээж өнөөдрийг хүртэл хотоос гарч үзээгүй түнд хөдөө гараад амьдрна гэдэг холоос хол санагдана. Гэхдээ удам дамжсан ясны нүүдэл чанар зөвхөн энэ насан дэвшсэн хотын суурьшмал амьдрал энэ хоёрын аль нэцтэй ялах бол дөрвөн хааны дунд таашигдан энэ өдрийг хүрсэн түүний оюун ухаан дөрвөлжин тэр хэрмийг сэт татах гэж тийшлэн буйнана. Чи чадахгүй гэдэг хоройн дотор өсч би чадахгүй гэдэг үзлээр хүмүүжсэн түүн одоохондоо болох бүтэх зүйл мэдэх чадах юм огт үгүй мэт санагдахч энэ бол төрхөн зургийн үзэгдэл. Учир нь тэр бол орчлон тохиноологч хүчрэх Монголын удам. Ясны нүүдэлт сэтгэхгүй цусны дайчин чанар удмаан дагаа түүнд оршин буйн тодорхой. Тийм болохоор би чадахгүй гэдэг төрхөн зургийн ядуу бодол явц үзлийг таягдан хаяад би чадна хэмээн өөртөө итгэл төгс машид омог бардмаар дөрвөн ханы хориог сэтлэн дөрвөлжин хэрмэн саадыг даваад хүссэн зүг рүүгэн аялан гарах нь тодорхой. Тэ үнэхээр гоё. Үнэхээр сайхан амарлаа одтой тэнгэрээр бичуулаад энэ сайхан зүлэр ногоон дэвсгэрээр ширтгээ хийгээд сайхан амарлаа. Тэгсэн чинь өвдөө ассан чинь нар мандсан чинь шууд солонго нүдэнд туслаа. Байгаль дэлхийн маань үнэхээр мүлгсэн төвлөрөө харуулж байна. Үнэхээр гоё юм тий. Гайхамшигтай байлаа. Үнэхээр сайхан амарлаа. Тулахаас хэлвчээр гарын хайрцсан юм. Сайхан амлаа. Нэг хоёр хата маш баярлалаа. Их газрын чулууны уулын эрхийн агуу орчимд хоноглоод ийм өрнүүн сэтгэлээр өглөөгөө өгцсөн тэрээр тентхийн тэнгэр газрын эздийг баясхан дахил урж сайнны өрөөл олныг өргөсөн байдаг. Ирэх зун энэ газар иргэн ирж ихрийн агууд бясалгал хийн хэмээн тентхийн тэнгэр газрын эздэд тэр ам андгай өргөсөн байдаг. Аглагаас олдог элдв болон ич эдийн эрдмийг санан дурсаж залуу үедээ сануулан дуулгаж тийм л ич эдийн шинэ хөгжил залуу сүхтэн уриална хэмээн оюун мандлын алтан эрэнд ард толноо манлайлан орно хэмээн итгэл төгс хөөрөн хуучилж ярилцахад дэн дор удалцах галын дэргэд олон сайхан ам амсалт авч орчин тойрноо баясгсан байдаг. Одоо тэр математикийн тэр чинь жинхэнэ монголчууд ч өөрсдөө жинхэнэ тоо заавалчгүй 10 жил сурах шаардлагагүйгээр тэр чинь сурчдаг байсан юм байл шүү дээ. Яг тэр үедээ сурдаг байсан. Одоо үе тэр чинь заах юм байна. Манай Монгол биш тараа 1937 оноос өмнө биш тийм газар товчлдог, бороо хариулдаг, тийм боловсролыг авдаг хүмүүс байсан байхгүй юу? Гэтэл яасан? Нэгээс ерөнхий боловсролын сургуульд оруулаад яасан? Өнөөдөр яасан бүхэл бүтэн одоо хэдэн жил 1921 оноос хойш 24 оноос хойш гэж тооцоолоход бараг 100 жилийн хугацаанд тэгвэл бороо оруулдаг, газар товчлдог хүн боловсролын системээс гаргаж чадсан уу? Чадаагүй л байхгүй юу? Тэгвэл энэ чинь тэр бороо оруулдаг, газар товчлдог хүмүүсийг би бол итгэдэггүй. Ягаад тэр гэвэл нэг хүнийг дэндүү дахин шүтсэн байсан учраас тэр үнтэй сүсгэлдэг учраас тэр үнийг одоо дээд юу гэх бараг л бодлоо ярьж байгаа би бол тэр бол. Маш олон хүн байсан шүү дээ мэдүү. Чи бас судлаад үзээрэй. Танаа чи одоо өөрийнхөө Төв аймгийн Дундгов аймгийн хэмжээнд ямар нэгэн тийм хүнийг тухай сонсоогүй юу? Танаа дугуй зөндөө байсан да. Одоо энэ харалтаа энэ саний ихрийн агуу гэхэд чинь тий ямар мундаг лам байсан байж байгаад тий нутаг усандаа тус болсон тухай бас юм бичсэн л байна л да самбар дээр харж байхад би бол гарт өргөж нүдэнд харагдж байгаа юм л итгэдэг. Тэр хүний ярьсан хийсүр юмд бол чи удахгүй тэрийг мэдрэх болно. Тийм боловсрол мэдрүүлнэ.
Ницше, Бруно, Сократ мэтийн их сэтгэгчтэй нийгмээс гадуурхаж шод ухаантнуудан хэвийн хэмжээнээс хэдийдсэн ухаантай гэдэг ялаар цаазын тавцанд хороодог байсан өрнийн харгас бодлого харлган боловсрал өнөө үеийн манай залуус хүүхдүүдийн тарих оюуныг ч ийн хорлох ажээ. Монхог ардыг дарлахад амар хэмээн мунхруулах бодлогоор боловсролын системээр залуурдаж ирсэн өрнийн харгас бодлого манайд нэвтрэхдээ ямар их хядлагаар орж ирсэн бэлээ. Дарга шүтлэг цалингийн ажилтан бэлдэх гэж үндэсний язгууртан сахиатнуудыг хоморглон хөнөөсөн захиргааллын үеэс одоогийн энэ харанхуй нийгэм бүтээгджээ. Гэвч цалин олгогч дарга заавал байх ёстой зүйл үү? Таныг боочлох цалингийн төлөө таны оршихуй өвгдийн алтан өлгийг таны гараар цөлмөн хоослох нь байж болох зүйл үү? Ёстой чиний чалдахгүй юм байна. Чи тэр ягаад ч нэг болчихдохгүй юм байна. Ёстой энэ хоёр ахын зүг юм бэ? Үгүй ёстой чи буруусдаг чинь мэдгүй. Би л миний ясал ухаан хүрхгүй юм байна. Энэ хоёр ах бит хоёр ухаан хүрхгүй байгаа юм байна. Нэрш. Би л чи яг энэ дээрээс яг юуг нь буруудах вэ? За сая одоо шилбэл. Одоо ингээд дахиад карантин тогтоох нь чи зөв гэж байгаа байхгүй юу? Үгүй штэ. Зөв биш. Ягаад гэвэл яаж амьдрах юм? Надад мал алга. За. Би малчин болын туслах малчин болъё л гээл тэгж бодож байна. Өндөө болол нэр. За тэгэхээр зэрэг би л ойлгохгүй юм цаа юм. Ёстой миний ухаан хүрхгүй юм байна. Ёстой миний ухаан хүрчээд өөр хүнтэй яар. Ёо, ёстой. Сайхан Монгол орондоо эзэн болоод саруулуудын нутагтаа тархан сууж болохгүй мэт. Заавал цалин бодвол залтай нэгэн зарагдаж амьдрах ёстой мэт. Одоогийн энэ ядуу бодол явц үзлээсээ салах цаг хэзээвэл үлгэр бүхэн амар сайхан даан жаргаж төгсдөг юм болохоор угийн эрхчлөөд гэгэрсэн үндэстэн Монгол эргээд урдын эдл болоход ядах юм үгүй бизээ. Бусдын эрхээр бодож сэтгэн ажиллах боолын ажлыг маш их зоригтой омог бардам хаяад өөрийн эрхээр элэн халан үдсгэлэнд байгаль даан гарч саруул сайхан хөдөөдөн элбэг хангалуун аж төрөх цаг эрэхтэй л ирнэ. Харин тэр цаг хэзээвэл уудам дэлгэр нутагшгэн уужуу сэтгэдэг нүүдэлчд угаасаа л хурд хүчний эзэд юм болохоор урдын сайхан үедэн эргээд очиход ядах юм үгүй бизээ. Харин өглөгийн эсэс шүтэн оршин тогтнодог шашныхын яах вэ? Мөнгө хэмээх харгас бурхны шүтэнээс авч хаях болов уу? Яах вэ? Өөрөөр хэлбэл карантин тогтооно гэдэг чинь өөрөө гэгэрлийн маш том нөхцөл. За уучлаарай. Наа гэгэрлийн чинь шүү дээ тийм ээ. Ёстой жихэн арын даах өглөгийн эзэд байж ч хүн тийшээ явнаа. Өглөгийн эзэд байхгүйгээр шашин оршдгүй шүү дээ. Чи бас тэрийг мэдгэл ах. Өглөгийн эзэн байхгүйгээр шашин оршихгүй шүү дээ. За тийм. Тэгэхээр зэрэг яаж юм нөхлөр зэрэг карантин гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энэ аглаг гэдэг маань нөхцөл гэдэг маань юу гэсэн үг гэхээр зэрэг бүгдээр ингээ байгальдаа гарах малчин бол. Одоо малчин бол хэн мал өгөх юм? Бүгд өөрөө мал байхгүй, гэр байхгүй. Чи маргааш болох ч юм зүгээр л бодит амьдрал дээр л яри. Зүгээр л хөрсөн дээр л бууя. За чи хөрсөн дээр яаж буух гэдэг вэ? Одоо хөрсөн дээр энэ төрийг салчих юм бол тэгэл энэ хүмүүсийн төрийн мөнгийг л уурцсан хүмүүсийн мөнгийг аваад жинхэнэ ард түмэндээ ямар биш үү? Тэр малын авах мөнгийн ч юм уу ямар энэ тэгмэр биш үү? Мэдхгүй надад л одоо бурхны шашин гэдэг чинь өөрөө юу гэдэг вэ гэхээр зэрэг өглөгийн тус эрдмийг өөрөөд нь ингээд номчлохоор зэрэг хүн болгон байгаагаа уралдаад өгч зүгрүүлж чиглэх байхгүй юу? Өгч зүгрүү. Тэгэхээр зэрэг яах вэ? Хэн нэгний мөнгийг хураах гэж ингэж хамаа цайлгүйгээр байгаа юм өгөх гэж уралдаад тэгэхээр зэрэг ингэж би л соён гэрүүлж чадахгүй дор хутаг товлгаадууд нь л тэр баяцсан хүмүүсийг л синхруулж яад юм байгаа. Надад бол тийм юм алга. Би л тэгж чадахчгүй. Мэдхгүй. Би л одоо ойлгохгүй. Үгүй би нэг ярихгүй. Ёстой минь толгой өрөхгүй мэн. Би чадахгүй гэдэг атаатайсныг ялах хүртлээ. Би чадна гэж өөртөө итгэл төгс хэлдэг болох хүртлээ. Дахиад хэдэн тулаан отгонцгийг мань хүлээж буй юм бол хэдийгээр энэ насны амьдрал нь дөрвөн хааны дунд хоригдож махан биеийн аялал нь дөрвөн уулын дундаа салиагүйч энэ биеийг эзэмдэх оюун ухаан нь одоогийн отгон цэцгийн биед эртлээ хэдэн чулсыг хэдэн чудаа төвшдгэж явсан юм бэлээ. Хүн нүгүрний үеэс хүч чадлаан дэлхийд тунхаглан явсан хүчрхэг өвгдийн удам бид. Урдын тэрл уламжлалтүүлэн энэ цаг дахин гүйцэх гээд хөнөөлт бугч өдөртэй дайн зарлан даамай тулаанд орж буйна энэ бизээ. Хамгийн гол нь манай ламнар маань бүгдээр мунхаг туйлын мунхаг байна шүү дээ. Тийм учраас энэ мунхаг гэгэрл гэж номлоод мунхуулт номлоод ингээд хорлоод байгаа энэ яг үнэн бодит байдлыг хуйлаа яг ийм учраас энэ чинь аюултай зүйл хэлсэн байна. Энэ ч өөр маш том хариуцлагатай хүн байх нь байна. Энэ хариуцлагатай хүн ийм хариуцлагагүй хэлсэн байна гэдэг юм чинь тодорхой болоод тэгэхээр зэрэг яах вэ?
Тэгээд чи нэг их юу аах юм. Ингээд оронд нь хин санж дорж очих гээд байгаа юм шиг санж дорж нэг үгээ тэгэл янгуул тэгэл яагаад байгаа юм. Энэ санж дорж очихтон гол нь биш. Энд яах вэ гэхээр зэрэг нөгөө Чингисийн монголчууд тодорхойлол гол нь шүү дээ, тэ. Чингисийн монголч яах вэ? Энэ шашныг гартаа багаж энэ багаж болгож барьж байсан шүү дээ. Энд чи өөрөө улс орноо заасах багаж байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүн болгон шашнаа мэдж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг хүн болгон мэдчихсэн тохиолдолд хэн нэгэн сайждарч хэн нэгэн чойжмс ингээд буруу зүрх номлоод тэгээд тэд нар ингээд үүсэлгч амбулаасалж ингээд нөгөө монхгуудаа нөгөө мал хэдэн малынхаа буйнаар болоод байна гэдэг шиг мал гэдээ бодчихсан хэдэн ард түмнийхээ мөнгийг булаасалтаад ингээд хоорондоо дажин болоод байхгүй шүү дээ. Ард түмэн бүгдээрээ шашнаа мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр лам хэд ингээд өргөл барьс болоод явах шаардлагагүй. Хүн болго өөрөө бурхан өөрийгөө аврах чадaltaй болчихно. Тийм үү? А тэр чадлыг суулгахын төлөө чивдэр ярьж штэ. Тэр гэгэрлийг өөртөө өгөх гээд штэ. Нэвтрүүлгээр өгөх гээд байна. Энэ яриагаар чи ч гэсэн шууд гэгэрлээ сурчлаад яваач гэж байгуулгаас би чойжмцыг муулаач гэж би чамаа юусэн хэлээгүй штэ. Үлгэр болгон амар сайхан даан жаргаж төгсдөг. Ялаг ташгүй хүчрхэг үлгэрийн баатар үхшгүй хөнөөлт чөтгөр шолмыг дарсны эцэст тэр амар жаргал эхэлдэг. 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэрийг саная. Мангасын толгойг тасдахын тоолонд улам олон толгой ургаж гараад байдаг шүү дээ. Нэг хоёр ахтай маш баярлалаа. Харин Орос ардын үлгэрт энэ утга санаа үхшгүй кашаагаар илэрхийлэгддэг. Кашаан явсан газар бүхэн гал төмөр төртөж үнсэн товрог болдог байхаа. Үнсэн товрог болсон ус нутгаан сэргэн жон олнон аврах гээд Орос ардын үлгэрийн баатар кашаан гэрэлд гардаг байхаа. Тэр баатарыг кашааг олоод толгойг нь завчаад унахтал дахин шинээр толгой ургаж гараад кашаа өгдөггүй. Кашаа өгшгүй байдгийн учир нь түүний ам өөрийнх нь биеинд оршдгүй шүү дээ. Хөршгүй хол газарт тааварлашгүй нууцлаг оршдог байхаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэргийн учир чойжм цамтаа биш байх нь. Лети, чистый голубь, лети, разнеси по всему свету, что нашел я сердце Кощея. Хэргийн учир юунд байна вэ гэвэл хэрхэн шашнаан шүтгэд оршихаж. Прощайся с белым светом, змея подколодная. Чойжм самбач бай. Мөн хүн тус бүрийн шүтдэг лам пастор алинч бай. Бурхныг орлох тэд юу номлох ёстой? Огт үл сонирхох мухар сүсгтнүүд хөнөөлт буг чөтгөрийг амьлуулдаг байна. Өөрөөр хэлбэл мухар сүсгээр шажин номоо шүтнэ гэдэг бол буг чөтгөрийн хорлол мэт түнэр харанхуй нийгмийг бүтээх аюултай байх нь. Тэгэхээр Ислам, Будда, Христийн алийг нь шүтдэг бай. Шүтэж буй шажин номоо сохроор итгэж үнэмшиж, мухраар шүтэж биширж огт болохгүй нэ. Шашин бүхэн соён гэгэрлийг номлодог юм болохоор энэ нь аль ч шашныханд хамаарах байх. За ингээд нэлээд зүйл тодорхой боллоо. Та аль ч шашныг шүтдэг бай. Зөвхөн соён гэгэрлэл бид бүгдийн аврал юм байна. Харин одоо Бурхны шашнаа буг чөтгөрөөс цэвэрлэнэ гэж Жанраасыг урахнаа дуудан ам тангар өргөсөн отхон цэцгийн маань амлалт хэзээ хэрхэн хэрэгжихийг харахад үлдлээ. Үнэхээр ус гэдэг бол говьд үнэхээр чандам нь эрдэнэ байдгийн байна. Үнэхээр бүр усаа хайрламаар өөр ирэхгүй бүр сэтгэл төрлөө. Өнөөдөр өхөрт явсан өхөрөө туугаад услах гэсэн чинь тийм ээ. Булган маань ингээд ширгсэн байна. Тийм учраас аргагүй Соломон гэрэл маань яг эх орныхоо төлөө энэ байгаль ихийг сүлтгснээс болоод булаг шанпан ямар их ширгэж байгааг амьдралаараа биеэрээ туулж байгаа учраас өөр их хүмүүс зоригтой бас дуу хоолой гаргаж олон жилийн уул усны төлөө энэ байгалийн баялгаар амьдрах биш оюун санаагаар амьдрах, нүүдлийн ахуй соёлоор амьдрах нь хамгийн чухал зүйл юм а гэдгийг өөрийнхөө ахуй амьдралаараа биеэрээ туулаад явж ирсэн юм малчин хүн учраас ялдчихгүй маш хүчтэй ингэж дуу хоолой гаргаж ирсэн байна. Үнэхээр 13 дугаар зуунд бол бид нэр Тэнгэрээс бид нар төгсөн эрч энергийг тараах гэж хүн төрөлхтөнд тараах гэсэн ийм аяндаа ийм байлдан дагуул юм. Тэгэхээр бид нар яагаад тэр үед тэгж монголчууд хүн төрөлхтөнд тараасан бол өнөөдөр бид нэр мянган баатараас авсан энерги энэ дунд говь аймагаас авсан энерги энэ сайхан бүхнээ айж монголчуудад түгээгээд сэрээгээд нөгөө дараачийнхаа аяныг хийх байхал гэж найдаж энэ нутгаас мордох гэж байна.
Тэр бэлэгтэрээд орчих болдог бай. Орой. Алтан ирэн. Сайхан эхэлж байна.